За сайн уу. За танаа орлонгаар сайхан зочлоо. За. Нэмээ баг юм уу? За. За. Үгүй сайн уу? Сайн. За, орлонгаар нь гоё зочлоо. За. Манай хаалган дээр дандаа байдгийг. Тэгээ та энэ манай номын өргөө рүү орж байгаа гэсэн санаа. Номингийн ажлууд байна. 2003 онд хийсэн ажил. Манай л хавгагийн ажил лавдорж доор нь мөнх жаргалынхаа бид нар нэг цуглуулга гэх юм уу хөрснөө. Энэ нэг пагамд болон нацагдорч хоёрын хөрөг байлээ. Тэр энд эндээс дандаа морь цуглуул. Тэр энэ Япон морь энэ Сианаас авч ирсэн. Сиан. Энэ бол тэр жиндэж торгон дээр зурсан зураг. Өчний 0 өчний юм дуртай. Гой 0 байвал гоё шүү дээ. Энэ солонгос артист тий. Уран бүтээл. Номгийн ажил уран шуугны үүрэл. Яач бүсний бэлнүүд энэ нь болохоор имэйлийн бааварнууд. Бэкэсэн грамтай хэвлэлмэлтэй гэхдээ нэг лимитд эдишн яваад тэ тийм Дон Кихот театрын нэг гоё ажил маа гэдэг юм аа. Модмагийн 2008 оны л ажил бах юм. Манайд надад тэгэл баг 10 жил гэлж болох байж байгаа. Энэ сомнуудаас дандаа хөрл. Ингээ жаадалсан чайр нь нэмдгүн байлээ. Ингээ зогссон шүү дээ. Тэгээ хансан байлгүй. Нэг танканууд бол нэг жижигхэн танканууд бол байдаг шүү дээ. Оригинал. Яг манай хүүхдүүд ингээд бас өөрснөө цаг үеийн юмыг ингээд цуглуулдаг бол сонирн боостой тий бас. Тий ориг наач бүр нэлээд настай. Ойлбол зэрэг. Энэ хоёр хос авдар энэ юм дахил нь манай л бас өвдөд зил юм байна. Өвөө эмийг авдардаг гэл. Энэ огоомор тэр нь бол би хүүхдээ зөвлөж хийлгэсэн. Тэгээд би Мики Маус зураад байдаг. Тэгээ манай хүүхдүүд бас Мики Маусанд дуртай болчихсон. Наач нь хоочны баар. Сүхүрэнгийн үеийн ажил.
Наад бол ч юм бол төмөр зүг үүднэ. Төрөөнийх болохоор хүрэл наа чин төмөр. Тэгээд уусаа ямарваа нэг ямиг аль нэг талаас нь зөв буруу гэж хэлэх ямар ч арга байхгүй шүү дээ. Тэгэл цаг хугацаа өнгөрөхөөр л тэрнийхэн зөв буруу шийдэгдэх байх. Тэгэл ерөнхийдөө бол одоо яг өөрийнхөө амьдарч байгаа үедээ өөрийнхөө зөв гэж бодож байгаа бол юм хүмүүс хийдэг шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол яг одоо энийг шилж байгаа нь бидний нөгөө төгссөн мэрэгчил чинь нэг юм дээр хитрхи их удаан цаг хугацаа зарцуулж хитрхи их удаан ажилтдаг болохоор одоо яг нөгөө өөрийнхөө бодлыг гүйцэж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр бас тэрийг нэг нөгөө техник технологи шинжилгээ ухаан нэгэн талынгаар гараад ирсэн юм чинь. Одоо нэгэсэндээ ашиглаж ийн гэх юм уу? Сүнс ер нь яг сүнс гэхээр бас яг биш болж таарад байна тий. Сүнс гэвэл гөөст болчиход байна шүү дээ. Сөүл гэхээр нэг тийм хүний одоо амин сүнс гэх юм уу. Миний яг энэ гавал хийгээд байгаа нь яг ямар утга учиртай гэхээр одоо нэг ингээд олныг хийгээд байгаа нь одоо нэг хүн ингээд энэ махан бид одоо энэ нэг сүнс нь ороод хизээж ингээд тасралтгүй олон дахин ингээд цаг хугацаа тулаад зүгээр ингээд шилжээд явдаг гэсэн утгаар ингэж хийгээд байхгүй. Тэгэхээр яг одоо жишээ нь яг надад ажиллаж байна гэхэд нэг хүний олон төрөл. Өрөг нөгөө зонхоо 18 дэх үеийн л баг. Тэрнээс хив аваад тэгээд тэрэндээ лаагаар цутгаад лаа гэсэн үг л дээ. Яг миний баримлал ажил инсталляц гэсэн үг. Би ер нэг лаагаар хийгээд байгаа шүү дээ. Тэгээ сүүлийн үеч гэсэн ер нь хийн гэж бодсон. Нилээн дахиад зөндөр хийх юмны санаа бол байлталаа. Галын нас очиж. Битэрийн нөгөө оролцсон олон улсын биенналуудын мандат Монголыг бас байгаа ш. Документа юунчэн биенал гэл их үлдсэн нь шүү. Тэгээ зарим нь бас хайцсан л. Эхний үед ерөөсөө энэ минийгээ ядчихдаг шүү дээ. Тэгээ сүултээ нэрээ болохгүй юм байна гэх. Марк Гуглтэй. Хүн бурхан Аратан гэдэг нэртэй бүтээл дээр тэгээд Монгол зургийн үзэсгэлэн Венецийн үзэсгэлэн зориулж хийсэн шинэ ажил. Хүн бурхан Аратан гэсэн тэр гурван төрөл тэр гурван нэр томьёо дотор хамаарагдах дөрүүд бие биентэй харилцан хамааралтай оршдог бүх юм бол нэг хаус те бүх юм бол ингээл имх замбраг нэг юм хаус ертөнц тиймэрхүү агуулгаар л хийгээд байгаа. Гэхдээ тэр нь бол бас эзэнтэй. Тэр ертөнц нь эзэн гэдгийн тэгтээ яг зүгээр шууд хоёрдуулахтай баатраар төлөөлж болох. Бид нар одоо 1000 сансар яриад 1000 одоо юу гэдгийг те ирээдүйн өнгөрсөн яриад
яг энэ дэлхий гэдэг гариг байхгүй бол юу ч биш шүү дээ. Хумхын тоос шүү дээ. Тэгэхээр ямарваа нэг юм бас эзэнтэй гэсэн санаал үзүүлэх гэдэг юм. Тэгээд яг энэ бол миний дүрсэлсэн нь болохоор Шамлын хаан юм. Иргэдэн давг гэдэг шүү дээ. Шамлын хаан. Тэрийг л дүрсэлсэн. Би сая л нэг сар хятад нэг сар гарan болоход ер нь нэг амар гоё гялгар хөгжөөд байгаа мөртлөө хувь хүн нь одоо тийм хүмүүс нэг тийм жоохон тийм хөвчлөөгүй ажиглалгүй нь бол мэдээж л оюун санаа сэтгэлгээний хувьд ч гэсэн үзэсгэлэн болж байгаа орон зай маяг ч гэсэн хэдийгээр хувийн зүй байсан ч гэсэн ус төрийн хараа хяналттай жоохон айсан барьсан тийм бох. Тэгэхэд бид нар Монголдо яаж юм? Зүгээр дураараа дөргөж донд чөмгөрөө жиргэн гэдэг шиг л байгаа. Оросд ч гэсэн өнөөдөр ямар байгаа вэ те? Одоо Путинийг бодо бүдгүү батгүй одоо засаг хөрж байгаа газрыг энэ муулсан хүн гэстэй бүтээл хийх юм бол тэгэл болохгүй л болж л байгаа шүү дээ. Өдөр амар эрхчлөлтөй амар дураараа ажиргалтай байгаа гэдэг бол мэдрээд байгаа сүүлийн бүр их мэдэрч.